Кино урлагийн зөвлөлийн ажлын албаас. Кино урлагийг дэмжих санд төсөл мэдүүлэх зөвлөмжийг хүргэе. Та кино урлагийг дэмжих сангаас кино бүтээл төөрөх болон бусад арга хэмжээний төсөлд эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт эсвэл эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлтөй зээлийн санхүүжилт авах хүсэлт илгээхдээ дараах зааврын дагуу төслийн мэдээлэлээ илгээнэ. Кино урлагийг дэмжих санд төсөл илгээхдээ www.cig.film.mongolia.cig.gov.cg-ийн хаягт хандан хувь хүн эсвэл албан байгууллагаар бүртгэл үүсгэн системд нэвтэрч төсөл мэдүүлнэ. Кино урлагийг дэмжих сангийн системд нэвтрэн өрснөөр дараах сонголт гарч ирнэ. Кино бүтээх санхүүжилт, хамтарсан кино төслийн санхүүжилт, кино наадам болон сургалтанд оролцох санхүүжилт, кино наадам болон сургалт зохион байгуулах санхүүжилт, Монгол кино хадгалах, сэргээн хөрвүүлэх ажлын санхүүжилт, эргэн төлөгдөх нөхцөлтэй хөнгөлөлтөй зээл формудаас та өөрийн төсөл илгээхээр төлөвлөсөн формыг сонгоно. Тухайлбал эргэн төлөгдөх нөхцөлгүй кино бүтээх санхүүжилтэнд хүсэлт илгээх бол тухайн форм руу орж нэмэх гэсэн товчийг дарснаар төслийн мэдүүлгийн мэдээлэл бүглэх талбарууд гарч ирнэ. Кино бүтээх санхүүжилтийн форм нь төслийн хүсэлт гаргагчийн мэдээлэл, төслийн ерөнхий мэдээлэл, төслийн санхүүжилтийн мэдээлэл гэсэн 3 үндсэн талбартай. Төслийн хүсэлт гаргагчийн мэдээлэл талбарт төслөө хувь хүнээр мэдүүлж буй бол иргэний үнэмлэхийн хуулбар, албан байгууллагаар мэдүүлж буй тохиолдолд байгууллагын гэрчилгээний хуулбарыг хавсаргана. Үүний дараагаар төсөл мэдүүлэгч иргэн хуулийн этгээд байрлаж байгаа хаягийн мэдээллээ сонгон оруулна. Дараагийн хэсэгт төсөл мэдүүлэгч одоо эрхэлж буй үйл ажиллагаа, бизнесийн талаарх мэдээлэл, төслийг санд мэдүүлж буй хүний тухайн төсөлд гүйцэтгэх үүрэг, өргөдөл, албан бичих хэсэг кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт хүсэж буй өргөдлөө PDF файлаар хавсарган илгээнэ. Өргөдөл нь 150-аас 300 үгтэй байх ба тухайн төсөл арга хэмжээ нь кино урлагийг дэмжих сангийн журамд заасан зөрчилгүй байх шаардлагатайг анхаарч тус журамд заасан кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт олгох хэлбэр, төслийн чиглэлүүдийн нэг болон түүнээс дээш зүйлд хэрхэн нийцэж буйг өргөдөлдөө сайтар тусгасан байна. Мөн үүнээс гадна өргөдөлд төслийн аль үе шат үйл ажиллагаанд санхүүжилт дэмжлэг шаардлагатай байгааг, кино урлагийг дэмжих сангаас хүсэж буй санхүүжилтийн хэмжээ, тус үнийн дүн нь кино төслийн нийт төсвийн хэдэн хувь болох, тухайн кино бүтээлийн албан ёсны эрх эзэмшигч хувь хүн эсвэл албан байгууллагыг өргөдөлдөө тодорхой дурдсан байх шаардлагатай. Энэхүү талбарын мэдээллүүдийг бүрэн бүглэж дууссан бол хадгалах товчийг дарна. Кино бүтээх санхүүжилт форумын төслийн ерөнхий мэдээлэл талбарт байх төслийн дугаар нь системээс автоматар өгөгдөх болно. Төслийн нэр талбарт кино төслийн нэрийг бичнэ. Киноны төрөл хэсгийн сум дээр дарж өөрийн төсөлд тохирох төрлийг сонгоно. Кино бүтээх хэсгийн сум дээр дарж кино урлагийг дэмжих тухай хуулиар эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор заасан чиглэлүүдээс тухайн кино төсөлд тохирч буй чиглэлийг сонгоно. Энэхүү талбарын найруулагчийн танилцуулга, продюсерийн танилцуулга, зохиолчийн үзэл баримтлал, найруулагчийн үзэл баримтлал, продюсерийн үзэл баримтлал, кино зохиолын хураангуй, кино төслийн товч танилцуулга, кино төслийн үзэл баримтлал, кино багийн танилцуулга хэсгүүдэд хавсаргах материалуудыг кино бүтээх төслийн санхүүжилт формын зөвлөмжийн дагуу боловсруулан бэлтгэж PDF файлаар хавсаргана. Үүний дараагаар оюуны өмчийн баталгаа болон зөвшөөрөл авсан эсэх хэсэгт бүтээл оюуны өмчийн гэрчилгээтэй эсэх гэсэн асуултанд хэрэв тийм гэсэн сонголтыг хийж байгаа бол тухайн бүтээлийн оюуны өмчийн гэрчилгээг файлаар хавсаргана. Үгүй гэсэн сонголтыг хийж буй тохиолдолд гарч ирэх 2 сонголтонд сэдвэлсэн зохиол бол их зохиолчоос авсан зөвшөөрлийг файлаар хавсаргах. Эсвэл тухайн киноны зохиолч оюуны өмчийн зөрчилгүй гэсэн мэдээллийг кино урлагийн зөвлөлд хандсан албан бичих хэлбэрээр файлаар хавсаргана. Үүний дараа тухайн кино бүтээх төслийн хэрэгжих байршил, төслийг гүйцэтгэх ерөнхий хугацааны мэдээллийг оруулна. Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө хэсэгт
Кино урлагийг дэмжих сангийн санхүүжилтээр тухайн төсөлд гүйцэтгэх ажлуудыг дараалуулан бичнэ. Ингэхдээ тухайн ажлын нэр, хариуцах багийн ажилтны нэр, эхлэх, дуусах хугацаа, ажил гүйцэтгэх байршил зэрэг мэдээллийг оруулна. Төслөөс гарах үр дүн, нийгмийн ач холбогдол хэсэгт кино бүтээх төслийн санхүүжилт формын зөвлөмжийн дагуу боловсруулан бэлтгэж PDF файлаар хавсаргана. Үүний дараагаар тухайн төслийг өмнө нь кино урлагийг дэмжих санд мэдүүлж байсан бол чагтыг дарна уу? Энэхүү талбарын мэдээллүүдийг бүрэн бүглэж дууссан бол хадгалах товчийг дарна уу? Төслийн санхүүжилтийн мэдээлэл талбарт дараах байдлаар мэдээлэл оруулна. Кино бүтээх төслийн аль үе шатанд санхүүжилт шаардлагатай байгааг сонгох ба нэмэх товчийг дарж төсөлд шаардлагатай үе шатыг нэмж сонгох боломжтой. Санхүүгийн задрагаа хэсгийг бөглөхдөө төсөлд шаардлагатай байгаа санхүүжилтийг үйл ажиллагааны зардлын төрлүүдэд мөнгөн дүнд хуваан бичнэ. Тайлбар гэсэн цонхон дээр тухайн зардалтай холбоотой нэмэлт тайлбар тодруулгыг бичнэ. Санхүүжилт бүрдүүлэх төлөвлөгөөний мэдээллийг бөглөхдөө нэмэх товчийг дарж гарч ирэх хүснэгтэнд төслийн санхүүжилтийн бусад хөрөнгө оруулагчдын мэдээллийг оруулна. Үүний дараа төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ хэсэгт төсөлд шаардлагатай нийт санхүүжилтийн дүнг бичнэ. Сангаас хүсэх санхүүгийн хэмжээ, өөрийн хөрөнгө оруулах боломжит дүнг тоо болон үсгээр бичнэ. Мөн хөрөнгө нотолгооны баримт бичиг, түгээлтийн төлөвлөгөө болон ашиг орлогын урьдчилсан тооцооллын мэдээллийг PDF файлаар хавсаргаж оруулах шаардлагатай. Хөрөнгө нотолгооны баримт бичгийг илгээхдээ кино урлагийн дэмжих сангийн журмын 4-7-д заасны дагуу тухайн төслийн нийт төсвийн 30-аас доошгүй хувийг төсөл мэдүүлэгч шийдвэрлсэн байна. Мөн тухайн хувь хэмжээг нотлох төсөл мэдүүлэгчийн эзэмшлийн дансны сүүлийн 6 сарын хуулга, аль эсвэл албачлсан баримт бичиг, гэрээ зэргийг хавсарган ирүүлэх шаардлагатайг анхаарна уу? Түгээлтийн төлөвлөгөө болон ашиг орлогын урьдчилсан тооцоолол хэсэгт кино бүтээлийн түгээлтийн төлөвлөгөө болон дотоод болон гадаадын кино зах зээлээс олох орлогын урьдчилсан тооцооллыг оруулна. Мөн тухайн кино бүтээлийг түгээн борлуулах албан ёсны эрх эзэмшигч хувь хүн албан байгууллагыг тодорхой дурдсан байх шаардлагатай. Таны төслийн мэдүүлэгт хавсаргах файлууд энэхүү зөвлөмжийн дагуу стандартыг даган мөрдөж, шаардлага хангасан үнэн бодит мэдээлэл бүхий материал илгээх ёстойг анхаарна уу? Төслийн мэдүүлгийн бүх талбарыг бүглэж дууссан бол ажлын албаны дүгнэлт шат руу илгээх товчийг дарж, нэмэлт тайлбар хэсгийг бүглэн төслөө илгээнэ. Мөн илгээсэн төсөл хэрэглэгчийн талбарын илгээсэн төлөвт хадгалагдах болно. Мөн та төслийн мэдүүлэг бүглэх явцад хадгалах товчийг дарж, системд оруулсан мэдээллээ хадгалах боломжтой. Төсөл илгээсний дараа өөрийн хэрэглэгчийн бүртгэлээс илгээсэн төслийн шалгаруулалтын явцын мэдээллийг харах боломжтой. Төсөл мэдүүлж байх явцдаа талбаруудыг хадгалж явах ба ингэснээр оруулсан мэдээллээ дахин засварлах боломжтой юм. Харин төслийг бүрэн илгээсний дараагаар засварлах боломжгүй тул уран бүтээлчид та бүхэн илгээхээсээ өмнө дахин сайн шалгаарай. Кино урлагийн зөвлөлийн ажлын алба таны төслийг шалгаруулалтын дараагийн шатанд орох боломжтой эсхийг шалган, мэдээллийг хэрэглэгчийн бүртгэлээр дамжуулан танд мэдээлэх болно.